Энэхүү цуврал хичээлээрээ бүгдээрээ гармоны хэлбэлзэл болон механик долгионтой холбоотой бодлогуудыг бодож сурна. Нэгдүгээр бодлого пүршин дүүжин 10 секунд хугацаанд 30 хэлбэлзэл хийн. Хэлбэлзлийн үеийг бол хэлбэлзлийн давтамжийг олоо гэсэн байна. Үеийг нь олъё. Тэнцүү хугацааг тоонд нь хувааж өгвөл тэр нь 10 секунд. Энэ хоёр хоорондоо хураагдаад 3.1 секунд болох нь байна. Би дээр давтамж нь нэгийг хуваах нь Т байдаг. Нэгийг хуваах нь 3.1 буюу 3 дэше гарч ирээд 3 Гц давтамжтай байх нэ. Хоёрдугаарт 40 см радиустай тойргоор жигд хөдлөх M мастай үрлийн хөдөлгөөний үе 24 секунд. Энэ бол хөдөлгөөний үе Т. Радиус нь 40. А цагаас хөдөлсөн уг бие ямар хугацааны дараа Б цагт хүрэх вэ? А-гаас Б-д хүрэхийн тулд хөдөлгөөний 4.1 хугацаанд хүрнэ. Тэр нь 24-ийг хуваах нь 4 6 секундэд хүрэх нь байна гэсэн үг. А-д нь. Б-д нь А цагт байх үрлийн хурд ба хурдтгалын проекцуудыг бие штрих тэнхлэг дээр байгуулаа гэсэн байна. А цаг дээр хурдных нь вектор нь энэ байна. Энэ бол А цаг дээр хурдны вектор. Тойргоор жигд хөдөлж байгаа учраас төвд тэмүүлэх хурдтгалтай байна. Ингээд төв тэмүүлэх хурдтгалаа гэд бүгдээрээ тавьчихаа. Тэгээд Б штрих дээр бүгдээрээ сүүдрийг нь үүсгэхэд бол хаанаас гэрэл тусах шаардлагатай. Энэ дээрээс энэ багц гэрлийн туяаг явуулчих. Энэ бол ингээд гэрэл үүсгэрээс ирж байгаа гэрлийн багц туяа. Тэгвэл Б штрих дээр хинийхэн сүүдэр нь үүсэх вэ гэвэл мэдээж хурдны сүүдэр нь үүсэх нь байна. Тэр маань VA. Энэний сүүдэр ингэж үүснэ проекцсон гэсэн үг. Харин хурдтгалынхын сүүдэр нь цэг буюу тэгтэй тэнцэх нэ. Б дээр ирэхэд хурд нь хаашаага байх вэ? За C-г нь ярьж байгаа шүү. Б дээр ирэхэд хурд нь зүүн гар тийшээгээ байна. Тэгээд хурдтгал нь хаашаага байх вэ гэвэл хурдтгал нь ингэж байна гэсэн. Энэ бол төв тэмүүлэх хурдтгал. Гэрлийг дахиад ингээд тусахыг. Тэгвэл хурдных нь сүүдэр үүсэхгүй буюу хурдныхын проекцэн тэг хурдтгалынхын проекцэн энд үзүүлсэн байгаачлан энэ вектортой өөртөө тэнцэх нь байна гэсэн үг. 3-дугаарт гармоны хэлбэлзэл хийж буй биеийн хөдөлгөөний тэгштгэл 0.6 косинус pt метр хуулиар өгөгдөжээ. Хэлбэлзлийн далайцыг олё. За энэ хэлбэлзлийн далайц бол 0.6 косинусын өмнө байгаа тэр тоо гэсэн үг метр. Б-д нь цикл давтамжийг нь олъё. Цикл давтамжийг нь яаж олох вэ бүгдээрээ? 2π хуваах нь Т гэдээ болчихно. Гэхдээ энэ дээр бол тэгж олох шаардлагагүй. Яагаад вэ гэхээр энэ хаалтан дотор байгаа Т-гийн өмнөх энэ хэмжигдэхүүн маань өөрөө омегаг илэрхийлдэг. Тэр маань π байх нь. Харин энэ дээрээс бүгдээрээ үеийг олчиж болох юм байна шүү дээ. Үеийг нь хэд гэж болох вэ? Үеийг нь 2π хуваах нь π юм байна. Ингээд 2 секунд байх нэ гэдээ олчихлоо. Окей, C-д нь хэлбэлзлийн давтамжийг ол гэсэн байна. Хэлбэлзлийн давтамжийг хэрхэн яаж болох вэ? 2π давтамжаа гэдэг энэ дээрээс бүгдээрээ олчиж болж байна. Мөн хугацааг буюу үеийг олцсон юм чинь. Үеэсээ хөөгд олчиж болж байна. Бүгдээрээ нэгийг хуваах нь 2 0.5 Гц. Дид нь хурдны далайцыг ол. Хурдны далайц гэдэг нь хурдны хамгийн их утгыг хэлж байгаа. Тэр маань далайцыг омегагаар үржүүлсэндээ тэнцдэг цикл давтамж. Далайц нь 0.6. Цикл давтамж маань π байсан. Пиг 3-аар авчих бүгдээрээ ингээд 1.8 метр секунд байх нь. Ид нь хурдтгалын далайцыг хэрхэн яаж болох вэ? А0 тэнцүү А омегагийн квадрат гэж бүгдээрээ олдог. А0.6 тэгээд π-ийн квадрат 3-аар авах юм бол 9 6-ийн 54 5.4 метр секунд квадрат гарах нь байна. Гармоны хэлбэлзэл хийж буй биеийн хэлбэлзлийн давтамж нь ийм байна. Нэг өгсөн байна. Далайц нь ийм байна. А өгсөн байна. Хурдны далайцыг олооч гэсэн байна. За хурдны далайцыг яаж олох вэ? А гүрчих нь омега гэж болно. Омега мэдэгдэж чинь түүнийг бүгдээр олъё. 2π нью гэд энэ дээрээс олчихно. 2-ыг үчиг нь π 3-аар авъя. 0.2 юм байна энэ маань 6 1.2 рад секунд гарна. 1.2 А маань 10 см байсан. 0.1 метр гэсэн үг. Түүнийг 1.2-оор үржүүлээ цөмөөрөө ингээд тэг 112 метр секунд гарах нэ. 5 дээшлүүлж яваад бодъё. Пүршин дүүжингийн масс 1 кг тайрдас 0 цагаас К цагт 3 секунд хугацаанд хүрсэн бол за К цаг нь хаана байна?
Энийг ер нь ингээд зурж байгаа хэвлээ. Тусдан сайхан зурж байгаа бодноо. Энд 3 цэг байгаа. Энэ нэг цэг байна. Энэ тэнцвэрийн цэг. Энэ болохоор юу вэ гэхээр нөгөө талынх нь хязгаар. Энэ L цэг юм байна. Энэ K цэг. Энд бол тэнцвэрийн байрлал байгаа гэдгээр үзчихье. Тэр нь O цэг юм байна. O-гоос K хүртэл хэдэн секунд зарцуулсан? 3 секунд хугацаанд хүрчээ. 3 секунд. За, Ад нь хэлбэлцлийн үеийг олоо гэсэн юм байна. Хэлбэлцлийн үеийг бол L-ээс ахуулаад нөгөө бие маань хөдөлсөн гэж үзэх юм бол K хүртэл хэдэн секунд өнгөрөх вэ? 6 секунд өнгөрнө. Яагаад вэ гэхээр эндээс энэ хүртэл дахиад 3 секунд шүү дээ. 3 дээр 3-ыг нэм K хүрлээ. Буцаад K-гаас ийшээ өгөрөхөд хэдэн секунд өнгөрөх вэ? Дахиад 3 секунд өнгөрнө. Эндээс ийшээ өгөрөхөд 3 секунд өнгөрнө. Тийм учраас 3-ыг үржих нь 4 буюу 12 секунд нь миний хөдөлгөөний үе байх нэ. Тайрцсан хамгийн их хурдыг олооч гэсэн байна. За нэг ийм тэгштгэл байдаг. Бүгдээрээ санаж цикл давтамж. Цикл давтамж нь 2 пик хуваах нь Т байдаг. Яг энэ дээрээсээ Т тэнцүү 2 пик омега хуваасантай тэнцэн. Эсвэл бүгдээрээ энэ дээрээс омегийг олччихулсан тийм ээ. 2 пик хуваах нь үеийг сая 12 секунд Т гэдээ олсон. Ингээд пик хуваах нь 6, пиг нь 3-аар хүчээ. Тэгвэл энэ 2.1 радиан секунд цикл давтамжтай байх нь тойрох давтамж нөгөө нэр нь. Энийг олцохоор хамгийн их хурд хурдтгалын далайц гэх мэтчлээ эдгээр хэмжигдэхүүнүүдийг олох амархан болчдөг. Энэ маань А үржих нь омега байгаа. Харин А мэдэгдэж байгаа билүү 4 см гэж мэдэгдэж байгаа. 4 см гэдэг маань тэг 104 м гэсэн үг. Омега гэж сая олсон тэр нь 2.1 тэг 102 м/секунд. Энэ маань хурдны далайц буюу максимум утга. Хурдтгалын далайцыг олъё. Хурдтгалын далайц нь А үржих нь омега квадрат. Тэг 104 үржих нь омега 2.1 үржих нь 2.1 гэсэн үг. Тэг 101 м/секунд квадрат гарах нь байна. К цагт буцаах хүчний хэмжээг олоо гэсэн байна. К цагт гэдэг маань тухайн бие маань энд ирсэн. Пүршийг шахна. Пүршийг шахна гэдэг нь пүршний зүгээс түүнд буцаах хүч үйлчилнэ. Энэ бол ингээд буцаах хүч. К мэдэгдэж байгаа юу? Пүршний К мэдэгдэхгүй байна. За энэ буцаах хүч нь тэнцүү. Уул шугаманда К хүч нь X гэж олдог. Гэхдээ яг энэ одоо хязгаар дээр хурдтгал нь хамгийн их байдаг. Тийм учраас бүгдээрээ масс болон хурдтгалаар нь бодчихъя. Масс нь 1 кг, хурдтгал нь 0.1. Энэ дээрээс 0.1 юу юм бэ? Ньютон гарах нэ. Эд нь тайрцын анхны байрлал L гэж үзээд хэлбэлцлийн шилжилт хурд хурдтгалын одоо хугацаанаас хамаарах тэгшүүлүүдийг бичээ гэсэн юм. За X-ийг нь бичиж. X бол хэрвээ тэнцвэрийн байрнаас хөдлөөгүй болвол А үржих нь косинус байдаг. Омега Т. Омега бүгдээрээ 0.5 гэж олсон. 0.5 T. Харин А маань хэд байгаа вэ? А маань тэг 104 байгаа юм. Уламжлалыг нь авах замаар хурдыг нь олъё. А омега хасах гарах нь байна. Синус 0.5 Т гарах нь байна. За А-гийн оронд үргэлж 0.4 байгаа гэдгийг санаарай. Ингээд хурдтгалыг нь олъё. Хасах А омега квадрат косинус 0.5 Т. Энэ А омега квадратаар үржүүлээд хэдүүлээ хэд гаргасан А 0-ыг тэг 101 гаргасан. Тэгвэл энэ байна. Тэг 102 гэсэн үг синус 0.5 Т. Энэ доороос бичиж хасах А омега квадрат тэг 101 гарсан косинус 0.5 Т гэсэн тэгшдэглүүдийг тус тус бичиж болох нь байна. F-ийг та бүхэн маань өөрсдөө нэг хараад хийгээд оролдоод үзээрэй. 6 дугаар бодлого босоо пүршин дүүжингийн хэлбэлцлийн үе нь 1 секунд те. Шууд зургийг бүгдээрээ энэ дээр байгаа. Энд нэг юм масс байгаа. Энэ хоёрын хооронд пүрш байгаа гэдээ үзчих. Энэ К ингээд тэнцвэрийн байрлал гэдээ үзье. 50 см шахаад тэнцвэрийн байрлалаас хазаалгаснаар хэлбэлцэж эхэлсэн. Шахна гэдэг нь дээш нь болгоно гэсэн. Энэ хоёрын хооронд энэ зайн 50 см буюу 0.5 м байж энэ нь юу болох вэ? Энэ А болно, далайц болно. Ад нь ачаа тэнцвэрийн байрыг ямар хугацааны дараа эхний анхны удаа дайрах вэ? Ямар хугацааны дараа энийг бүгдээрээ яаж болох вэ? Хэлбэлцлийн үеийг ашиглана. Хэлбэлцлийн үе нь 1 секунд байгаа. 1 секундэд хаанаас хаашгаа явах вэ гэхээр энд ирээд
одоо энийг А цэг гэж, энийг Б цэг, энийг С гэж. А-гаас Б руу очоод Б-гээсээ С руу гараад С-гээсээ Б руу очоод эндээсээ буцаад А руу очсон байна. Тэгэхэд нийтдээ 1 секунд өнгөрсөн. Энд өнгөрсөн хугацааг Т гэвэл энд өнгөрсөн хугацаа нь бас Т болно. Ингээд 4 Т нь тэнцүү 1 үе буюу 1 секунд. T гэдэг нь А-гаас Б, Б гэдэг нь өөрийнх нь тэнцвэрийн байрлал ТБ гэж тэмдэглэжээ. Ингээд 1-ийг хуваах нь 4 тэг 100-ны 25 секундын дараа анх удаага тэнцвэрийн байрлалаа дайрхнэ. Бэд нь ачааны хурдны далайцыг олоо гэж хэлсэн байна. Энэ тэгшдэглийг бичиж болно бүгдээрээ. Энэ дээр ямар тэгшдэглэл бичиж болох вэ гэвэл дээш нь шахсан x, за тэгэр y гэж босоо тэнхлэгтэр юм чинь. Y a тодорхой байрлалаас ихсэн учраас косинус омега t. Ингээд тавьчих. Омегаг олж болно. Омегаг яаж олох вэ гэвэл 2π хуваах нь t гэдээ олчихно. T маань 1 секунд, π 3-аар авъя. Ингээд 6 радиан секунд юм байна. Буюу y тэнцүү a нь 0.5 байгаа косинус 6t гэдэг ийм хуулиар хөдөлж байгаа хэлбэлзэл байх нь. Ачааны хурдны далайцыг олоо. Хурдны далайцыг яаж олох вэ гэвэл А омега гэдээ олчихно бүгдээ. А нь хэдэн бэ? 0.5. Омега нь 6. Энэ дээрээс гарах уу? 3 метр секунд. Хурдтгалын далайцыг нь олъё. Энэ бий байсан. Одоо C. Хурдтгалын далайцыг бүгдээ яаж олох вэ? А омега квадрат гэж олчих ш. 0.5 6 гүрчгэн 6 18 метр секунд квадрат. Уг хэлбэлцлийн хөдөлгөөний тэгшдэглийг бичсэн байна. Энэ байна.